Улсын хурлын дэд дарга гончиг доржид олон улсын гэрээний тухай хуулийн төслийг засгийн газрын гишүүн Гадаад хэргийн сайд пүрэвсрэн өнөөдөр өргөн барьлаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж 1998, 2012 онуудад тодорхой нэмэлтүүд оруулсан байдаг. Энэ хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүй улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах арилжааны гэрээ, хилцлийн орчуулгын хяналтыг гадаад хэргийн яам хийдэг, олон улсын гэрээ үйлдэх хил гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас мөн тус яам бүх гэрээний орчуулгыг хянан баталгаажуулдаг. Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцээр зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй түүний улмаас нэг гэрээнд нэгдэн орох сойрхон батлах зэрэг хоёр аргаар нэгдэн ордог. Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг наривчлан гаргаагүй улмаас хүчин төгөлдөр гэрээнд нэгдэн орох асуудлыг засгийн газар улсын хурлаар 2 удаа хэлэлцдэг. Гарын үсэг зурах шаардлагагүй эсвэл боломжит хугацаанд дууссан байхад гарын үсэг зурах үүргийг улсын хурлаас өгөх гэрээг хэвлэн нийтлэх харилцааны зохицуулалт хангалтгүй учраас гэрээнүүд хэвлэн нийтлэгддэггүй, ингэснээр шүүх хэрэглэх бололцоогүй болдог. Олон нийт гэрээний талаар төдийлөн ойлголтгүй байдаг зэрэг олон хүндрэл байгуулахыг улсын хурлын дэд даргад танилцуулж байсан. Эдгээр нөхцөл байдлыг арилгах хуулийн зохицуултыг тодорхой болгох үүднээс 8 бүлэг 37 зүйлтэй олон улсын гэрээний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулжээ.